Үйл явдал одоогоос 41 жилийн өмнөх Вижита гариг дээр эхэлдэг. Тухайн үедээ Саянчууд бол сансар огторгуудаа хамгийн хүчтэй хүмүүс байсан бөгөөд Фризагийн аав болох Кинг Колдын цэргүүд байсан. Нэг өдөр Кинг Колдын айрам Вижита гариг дээр газарддаг бөгөөд Саянчуудын удирдагч Вижита хаан болон түүний цэргүүд Фризагийн аавыг ухтаа авч хүндэтгэл үзүүлнэ. Саянчууд өөрсдийгөө хамгийн хүчрхэг гэж боддог бардам зантайч Фризагийн гэр бүлийн өмнө яалчгүй толгой бүхийхээс өөр арга байдгүй. Гэвч Фризагийн аав ирсэн даруйдаа мэдэгдлээ. Тэрээр өөрийгөө тэтгэврт гарснаа зарлаж өөрийн залгамжлагчаар хүү Фризагаа томилдог. Фриза бол эцгээсээ ч илүү айргаас хүйтэн сэтгэлтэй асар их тулааны чадвартай нэгэн гэдгийг тайлбарладаг. Фриза Саянчуудад шинжлэхдсэн скаутер буюу тулааны хүч хэмжих төхөөрөмжийг бэлгэлдэг. Энэ төхөөрөмж нь зөвхөн хүч хэмждэггүй, байршил тогтоож, мэдээлэл дамжуулдаг Фризагийн хяналтын шинэ төхөөрөмж байсан. Дараа нь Фриза манай эдийг сармагчнууд гэж дуудснаа өөрийнх нь үгнээс гарвал ямар ч өршөөлгүй болсон гэдээ хэлдэг. Вижита хаан гаднаа дуулууртай царайлах боловч дотроо их дургуутснаа. ようこそ私のソウルソサエティへ。 Хөлөг онгоц явсны дараа Вижита хаан саяан хүүхдүүдийг өсгөдөг тусгай лаборатори руу ордог. Тэнд түүний хүү Хунтаач Вижита тусгай капсул дотор унтаж байв. Багахан хэмжээний хүч хэмжигчээр үзэхэд л бяцхан Вижитагийн тулааны чадвар бусдаасаа хэтэрхий тасархай саяан үндэсний түүхэнд байгаагүй өндөр потенциалтай гарч ирсэн тул хаан хүүгээрээ маш их бахархаж хэзээ нэгэн өдөр Фризаг унах домог супер саяан болно гэдэгт итгэж байлаа. Вижитагийн капсулын хажууд өөр нэгэн хүү унтаж байлаа. Тэр үг Броли гэдэг бөгөөд лабораторийн ажилчид Вижита хаанд Бролигийн хүчийг үзүүлэхэд хаан шоконд ороод явчихна. Бролигийн тулааны хүч Вижитагаас хамаагүй илүү бүр хэмжигч төхөөрөмжийг эвдлэх шахам өндөр байдаг. Үүнийг харсан Вижита хааны дург нь хүрнэ. Саянчуудын ирээдүйн хаан түүнээс илүү саяан байх ёсгүй гэж үздэг бөгөөд Бролигийн энэ хяналтгүй, докторгүй асар их хүч нь ирээдүйд саяан үндэснийг сүрүүлж болзошгүй юмээ бодноо. Ингээд Вижита хаан Бролиг алсаал амьдрахад бэрх зэрлэг аратнуудаа дүүрэн гариг руу цөлхөр шийдвэр гаргадаг. Угаасаа тэр гариг дээр амьдрах ямар ч боломж байхгүй болохоор зүгээр л алснаас ямар ч ялгаа байхгүйг ойлгочих болно. Бролигийн аав нь үүнийг сонсоод хааны ордон руу дайран орж хүүгээ аврахыг гуйдагч хаан шийдвэрээ ямар ч өөрчлөх бодолгүй байдаг. Галзуурсан аав нь хааныг хараан зүхвэж өөрийн туслахын хамт сансрын үлэг хулгайлан хүүгийн ойноос нөгөө гариг руу ниснэ. Вампа гариг дээр газардсны дараа тэд Бролиг 9 минут олдогч тэдний хөлөг онгоц эвдэрч буцах замгүй болчихноо. Парагос нөгөө туслахаа энэ хоол хүнсгүй гариг дээр хоолны савал болно гэж ямар ч бодох зүйлгүй алчдаг. Тэгээд хүүгийнхээ агуу хүчийг ашиглан хэзээ нэгэн цагт Вижита хаанаас өшөө авахаар л болж байгаа юм л та. За энэ гариг нь болохоор бүр үнэн сүрцэн гариг заяа. Хүн амьдрах бүр ямар ч боломжгүй хаашаа л харан зайснууд байдаг. Цаг хугацаа харамсан сум шиг өнгөрч үүнээс хойш 5 жил өнгөрчээ. Фриза Саянчуудын хүч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Супер Саяны тухайд домог үнэн байж магадгүй гэж айж эхэлдэг бөгөөд сансар тархсан бүх Саянчуудыг чухал хуралтай гэд Вижита гариг руу дууддаг. Энэ үед Гокугийн аав Бардок өөр нэгэн гариг дээр тулдаж байгаад Вижита гариг руу буцахаар болно. Тэрээр Фризагийн энэ гинтийн шийдвэр тушаалд нь маш их с 'ижиг авдаг. Тэрээр их нартайгаа уулзаж Фриза Саянчуудыг бүгдийг устгахаар төлөвлөж буйг зүүн сонгоороо мэдэрснээ хэлдэг. Бардок лабораторид байсан өөрийн баг хүү Гокуг аврахаар шийднэ. Саянчууд ууг нь үр хүүхдүүдэд инэрэнгүй ханддаггүй зөвхөн тулааны хэрэгсэл гэж үздэгч Бардок бусад Саянчуудаас өөр нэгэн байдаг. Тэрээр шөнө доонд Гокуг Фризагийн радар илрүүлж чадахгүй аслагдсан сул дорой хүмүүстэй дэлхий гариг руу илгээхээр болно. Гокуг явсны дараа Фризагийн асар том хөлөг онгоц Вижита гаригийн агаар мандал гарч ирнэ. Фриза хөлгийнхөө дээр гар зогсоод хурууныхаа өөзөрт гаригийг бүхэлдэн устгадаг алдарт суперноваг үүсгэдэг. Бардок үүнийг мэдээд бүх чадлаа гарган тулалдсан ч алдарт гариг устгадаг суперноваг яаж зогсоож чадах вэ? Вижита гаригийн хамт тэрээр бурхны орон руу залардаг да. Ингээ Вижита гариг сансрын уудмаас үүр дарчигдаж сайн үндэстэн бараг бүхэлдээ мөхдөг дөө.
Азар гэх юм уу өөр гариг дээр даалгавар биелүүлж байсан Вижита түүний хамтрагч Наппа болон Гокугийн ах Редис нар амьд үлддэг. Тэр үед яг хөтэ хүүхдүүд болохоор хэн нэгний үгийг сонсдгоо Фризагийн тушаалыг зөрчсөн л болж таарад амьд үлдсэн тэр байдаг. Тэдэнд Фризагийн цэргүүд танаа гариг дээр солир урамж сүрсэн ингээ худлаа мэдээлэл өгөхөд Вижита тэрийг нэг тоосон юм байдгүй. Үүний зэрэгцээ Вампа гариг дээр Парагос Бролиг өсгөж бэлтгэлээ хийсээр л байдаг. Вижита гариг сүрснээс хойш олон жил өнгөрч үйл явдал одоо цаг шилжнэ. Гоку Вижита хоёр аль хэдийнэ дэлхийг элтгүй сансар огторгой хамгийн хүчрэг дайчид болжээ. Үйл явдал Булмагийн хувийн арал дээрх амралтын газар эхэлдэг. Тэнд Гоку Вижита хоёр бие биенийхээ эсрэг ширүүн бэлтгэл тулаан хийж байна. Тэдний хурд хүч, техникийн ур чадвар аль хэдийнэ эцэстээ тулсан дэндүү ойлгомжтой. Энэ үед сүрлийн бурхан Вирус болон туслах Виснаар тэднийг харангаа чийл амарч байна. Тулаан түр завсарлахад Вис Гокугоос асуунаа. Чи яагаад ийм их хүчтэй болсон мөртлөө бэлтгэл хийгээд байдаг юм бэ гэхэд Гоку энэ ертөнцид надаас илүү хүчтэй хүмүүс хаа нэг газар байгаа гэж хариулдаг. Хариу Вижитагаас асуухаар тэр Фриза дахин амьлсан. Тэр зүүнгаар хизээ мүдгүүд арайд ирэх нь тодорхой байх уу гэдэг. Яг энэ үеэр Булмароо түүний лабораториос яаралтай дуудлага ирдэг. Булмагийн цуглуулж лабораторитой хадгалж байсан 6 ширхэг лут бөмбөлөг хулгайлагдсан тухай сонсноо. Камерын шалгаад үзэхэд хулгайч нар нь Фризагийн армийн өмсгөлтэй цэргүүд байдаг бөгөөд Фризагийн цэргүүд дэлхий рүү нууцаар нэвтэрч Булмагийн бөмбөлгнүүдийг хулгайлсан тэр байдаг. Одоо тэдэнд ердөө ганцхан лут бөмбөлөг дутууд байгаа бөгөөд тэр нь хойд тулд байгааг нь гадаар нь зааж өгдөг. Гоку Фризаг лут бөмбөлөг ашиглан ертөнцийг сүрүүлэх эсвэл өвшгүй мөнх болох тэнэг мөрөөдлөө биелүүлэх гэж байна гэдэг. Харин Булма уурлаад байдаг яасан гэсэн лут бөмбөлөг цуглуулж өөрийгөө 5 насаар залуужуулах гэж байснаа хэлнэ. Яагаад заавал 5 нас гэсэн чинь хэтэрхий залуу болчихвол хүмүүс мисасл хийлгсэн гэж сэжиглэг учраас яг байгалийн мэт харагдуулахын тулд ердөө 5 насаар залуужуулахыг хүссэн нь тэр байж л дээ. Үүний зэрэгцээ Фриза өөрийн хөлөг онгоцоороо дэлхий рүү чиглэн нисэж байхдаа лут бөмбөлгөөр яах гэж байгаагаа хэлдэг. Цэргүүд нь түүнийг өвшгүй мөнх болох гэж байна гэж бодсон ч яг үнэндээ бүр аимшигт амь төлөвлөсөн байдаг. Та хэд сонсоход бэлэн үү? Би хүртэл гайхсан. Тэрээр хэлнэ. Өвшгүй мөнх байх нь амьдралыг уйтгартай болгодог юм аа. Миний аимшигтай хүсэл бол өөрийнхөө өндрийг ердөө 5 см-аар нэмнэ гэдгийг хэлдэг. Яагаад заавал 5 см юм бэ гэсэн чинь хэтэрхий өндөр болчвол цэргүүд нь түүнийг ямар нэг сэжигтэй зүйл хийгээ өндөр болсон гэж мэдчих учраас яг л өсвөр насны хүүхчийг байгалийн жамаараа өндөр болсон мэт харагдахыг хүссэн болохоор л 5 см гэдгийг хэлдэг. Үйл явдал сансрын өөр нэгэн хэсэг шилжнэ. Фризагийн армийн цэргүүд сансар огторгойд аялж Фризагийн айрамд нэгдэх өндөр тулааны хүчтэй дайчдыг хайдаг юм байна л да. Тэдний хөлгийн радар нэг юм олноо. Хүн амьдрах ямар ч боломжгүй Вампа гаригаас гэнэт маш өндөр ер бусын тулааны хүч илрүүлдэг. Тэд гариг дээр бууж хадаа агуу дундаас хөгшөрж өтөлсөн Парагос болон түүний хүү Броли нарыг олдог. Броли одоо бол том болсон булчинлаг асар том биетэй зэрлэг байгальд өссөн хүнтэй бараг ярьж чаддгүй нийгэмшээгүй гэж хэлж болох ус тийм л болжээ. Парагос тэднийг Фризагийн армийнх гэдгийг мэдээ юу болсноо хэлнэ. Вижита биднийг цөлсөн 40 гаруй жил энд гацсан сайнчууд гэдгээ танилцуулдаг. Нөгөө хоёр туслахч нь Бролигийн хүчийг хэмжихэд төхөөрөмж нь Бролигийн аимшигтай хүчийг даалгавч шууд дэлбэрчнэ. Энэ нь Бролигийн дотор нуугдсан байгаа асар их хүч гэдгийг илтгэдэг бөгөөд тэд Парагос Броли хоёрыг Вампа гаргаас аварж Фризагийн гол хөлөг онгоц руу авч явдаг. Хөлөг онгоцоонд ирсний дараа Парагос Фризагийн өмнө ирж өвдөгс өгдөнөө. Фриза сайнчуудыг бараг бүгдийг нь устгасан гэж бодож байсан ч амьд сайн тэр дундаа Вижита хааны үеийн Парагосыг хараад маш ихээр гайхдаг. Парагос өөрийн хүү Бролиг танилцуулж Вижита хааны хүү болох Вижитагаас хөшөө авахын тулд Фризагийн айрам зүтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлнэ. Фриза, Вижита, Гоку нарыг өөрийн гараар устгахыг үргэлж хүсдэг болохоор тэр хоёрын зорилго ер нь ижил болдог. Мөн дээрэс нь асар их потенциалтай Бролиг өөрийнхөө өмнөөс тулдуулах төгс зэвсэг гэж Фриза хардаг. Энэ хооронд хөлөг онгоцны амралтын өрөөнд нөгөө хоёр туслах Бролид хоол өгж түүнтэй дотносож эхэлдэг. Броли маш даруухан цэвэр ариун сэтгэлтэй бөгөөд зөвхөн эцгийнхээ хатуу чанга тушаалаар л дайчин болсныг тэд ухаарнаа. Парагос Бролигийн хүчийг хянахын тулд түүний хүзүүнд цахилгаан гүйдэл өгдөг тусгай хөөцөг зүйлгсэн байх бөгөөд Бролиг уурлах эсвэл үгнээс нь гарах үед алсын удирдлагаар зовоодог байсан нөгөө эмэгтэй олж мэддэг. Тэгээ явахдаа нууцаар нөгөө удирдлага нэвбэлчнэ.
Ингээд Фризагийн хөлөг онгоц лууд хүмблүүдийг цуглуулгаар дэлхий рүү очноо. Яг тэр мөчид Булмагийн хөлөг онгоц ирснээр Гоку, Вежита хоёр Фризагийн цэргүүдээс сүүлчийн лууд хүмблийг булан авч амждаг. Хөлөг онгоцны хаалга нээгдэж Фриза, Парагус болон Бролин нарыг дагуулan гарч ирнэ. Гоку, Вежита хоёр Фризагаас гадна өмнө хэзээ ч харж байгаагүй асар хүчрхэг ки энергийг мэдэрдэг. Фриза, Парагус, Бролин нар хөлгөөс бууж ирэхэд уур амьсгал ширүүн болно. Парагус Вежитаг хараад 40 жилийн өмнө хөшөө авалтаа гүйцэтгүүлэх цаг ирснийг хэлээд Бролид над хэдээ устгах хэмээн тушаадаг. Броли эцгийнхээ үгнээс гардаггүй болохоор шууд дайрж Вежита руу довтлоо. За ингээл хүссэн хүлээсэн бидний тулаан эхэлдэг дээ. Броли дэлхий дээр ирэхээс өмнө хизээч өөр саяан дайчинтай эсвэл юм өндөр түвшний тулаанчтай тулдаж үзээгүй байдаг. Тэрээр зөвхөн Вампа гарагийн зэрлэг аратнуудаа тэмцэж байсан болохоор түүний тулааны хэв маяг нь яг л зэрлэг амьтан шиг эмх замбраагүй бүдүүлэг болох гэлчгэд тун тохиромжтой байсан. He's fast. He must have studied how to use his power. Вежита өөрийн олон жилийн туршлагаараа Бролигийн хүчтэй цохилтуудаас бултаж эхэндээ дэндүү амархан байлаа. За энэ үеэр Бролигоос нэг зүйл анзаарагданаа. Тэр нь түүний суралцах чадвар байсан. Броли бүр гоц авьяастай гэж хэлж болох үс тулдаж байх явцдаа Вежитагийн хөдөлгөөн техникээс маш хурдтай суралцаж хүчин секундээр нэмэгдэж эхэлдэг. Вежита түүний энэ юр бусын өсөлтийг мэдрээд гайхаж шууд дараагийн уриалдаа орноо. Вежита Бролиг дутуу үнэлж болохгүйг ухаарж шууд супер сайн болно. Яг энэ үед Вежитагийн хурд хүч огцом нэмэгдэж Бролиг мөсөн олдоонд балдана. Гэвч Бролид энэ зохилтод бараг нөлөөлөхгүй байв. Түүний доторх сайн хүний зүн совин уур хилэн улам бадарч энгийн супер сайн нэг мөртлөө Вежитатай ижил түвшин тулдаг. Бролигийн хүч зогсолтгүй өсөж шар үстэй Вежитаг гаргацгүй болох бөгөөд Вежита шууд супер сайн год болно. Өс нь улаан өнгөтэй болж түүний энерги огт өөр түвшинд очдог. Ингэж хувирсан Вежита ердөө ганцхан уруугаараа Бролигийн зохилтыг зогсоож хоёулаа дэндүү өөр түвшин шүү гэдгийг мэдрүүлнэ. Бүх зүйл дууслаа гэж бодсон боловч далайн гүнээс асар том ногоон өнгийн гэрэл цацарнаа. Броли үхээгүй төдийгүй түүний дотор нуугдж байсан жинхэнэ аюултай хүч сэрж эхэлнэ. Далайн гүнээс гарч ирсэн Броли огт өөр түвшинд очсон байдаг. Түүний нүднээ улаанаараа эргэлдэж биеийнх нь булчин асар том болсон байлаа. Үүнийг харсан Парагус айж эхэлнэ. Тэгээ Фризад Бролигийн нэг нууцыг хэлнэ. Саянчууд аврах сармагчин буюу Озо руу болохоор хүчээ 10 дахин нэмэгдүүлдэг. Харин Бролигийн сүлийг багтан авчихсан болохоор сармагчин болж чаддаггүй. Гэхдээ Броли аврах сармагчны тэрхүү их хүчийг хүнийхэн биед хадгалж гаргаж ирж чаддаг ховорхон чадвартай гоц авьяастай байдаг. Энэ их хүчийг гаргасны дараа Броли ухаан мэдрэлээ бүрэн алдаж зөвхөн таарснаа устгахыг хүссэн мангас болно. Тэрээр улаан үстэй Вежита руу дайж Вежита түүний ганц зохилтыг ч хааж чадалгүй мөсөн хадан донд ундаг. Вежитаг аюулд орсныг харсан Гоку дундуур нь орж Бролигийн эсрэг тулдахаар гарч ирнэ. За тэгээл аним ертөнцийн хамгийн айконик хэсгүүдийн нэг эхлэн дээ. Гоку эхлээд жирийн төлөвтөө дараа нь супер сайн болж үзэх боловч Бролигийн дайралтуудын өмнө юу ч болж чаддаггүй. Бролигийн хүчний өмнө Гоку хүнд байдалд ордог бөгөөд шар үстэй төлөв нь Бролид ямар ч нөлөө үзүүлж чадахгүй мэдсэн Гоку өөрийн бүх хүчээ шавхан анхаарлаа төвлөрүүлж супер сайн год руу урьдаг. Улаан үстэй болсон Гоку бурхны энергийг ашиглан Бролиг агаарт энергийн тороор хөдөлгөөнгүй барьж түүний уур хилэнг дарахыг хичээгээд түүнд хэлнэ. Чи ууг нь муу залуу биш байна гэдгийг хэлж тайвшруулахыг хичээдэг.
Бролли хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй болж түүний доторх Бролли уураа барих гэж өөртөөгөө тэмцэлтнэ. Гэвч Броллигийн доторх аратны хүч, бурхны энергийн торыг хэтэрхий амархан дастан ээж улам ихээр галзуурдаг. Үүнээс хойш Гокугийн хувьд бол зүгээр л хар дарсан зүүдэл гэсэн үг. Бролли Гокугийн үснээс барьж зүгээр л нүдэд байдаг. Гоку Броллигийн асар том энергийн дайралтуудаас арай гэж болтож мөсөн доторх галтуулын алуун лааванд хамаг чадлаа гаргаад бардаггүй. Эцэст нь Гоку амьд үлдэхийн тулд өөрийн эцсийн урил болох цэнхэр үстэй төлөвлөлтөд шилжинэ. Things get out of control. I'll use instant transmission to go to you. You honestly think it would come to that? Энэхүү хувирал шилжснээр тулааны уур амьсгал түр зуур тэнцвэржиж эхэлдэг. Гоку цэнгэр үстэй төлөвийнхөө асар өндөр хоор зохилтын хүчээр Броллигийн зэрлэг дайралтуудыг хааж хариу хүчтэй зохилтуудыг өгч чаддаг. Гэвч Броллигийн доторх хязгааргүй потенциал дахин сэргийж цэнгэр үстэй Гокугийн техникийг ч даван гарч эхэлдэг. Бролли Гокуг тасралтгүй дайрсаар байгаа Гоку ч эцэстээ туйлдаа үрддэг. Энэ бүгдийг дэрэгдээс нь үнэн жаргалтай харж байсан Фриза нэгэн зүйлийг анзаардаг. Броллигийн хүч маш их байгаа ч яг Супер Сaiyan руу хуурч чадахгүй нэгийн хэвэндээ байгааг олж харнаа. Фриза өөрийн өнгөрсөн үеийн туршлагаа сандаг. Намайг гараг дээр Гокугийн найз Криллинийг хөнөөхөд Гоку уурсанд анх удаа Супер Сaiyan болж байсан да. Саяан хүн жинхэнэ хүчээ гаргахын тулд сэтгэл зүйн гүнж очрол уур хилийн хэрэгтэй гэдгийг Фриза санаад одоо юу их нь 10,000% ойлгомжтой байх. Фриза хинч мэдэгдэлгүйгээр хурууныхаа үзүүрээс гарсан лазераар Броллигийн аавыг тэнгэрийн орнолоо залчдаг. Тэгснээр Бролли чиний эцгийг хэн нэгэн хөнөөчлөө гэж чангаар ашиглаад байдаг. Аавынхаа зохицыг харсан Броллигийн дотор юу ч үлдсэнгүй дээ. Түүний сэтгэл зүй бүр мөсөн суурьж 10,000 жилд нэг төрдөг домогт Legendary Super Saiyan урилдаа орноо. Бүрэн хувирч дууссан Броллигийн хүч дэндүү аимшигтай. Зүгээр энгийн байхдаа Гоку Vegeta хоёрыг нухаж байхад ингээ бүр их хүчтэй болчихоор ч юу ч болдсон байгаа бүү мэд. Бролли шууд цэнгэр үстэй Гоку руу дайрдаг. Гоку түүний ганц зохилтыг ч дисэж чадахгүй болохоор Vegeta яаралтай дундуур нь орж болтохоор болноо. Гоку Vegeta хоёр түүхэндээ бараг хамтдаа тулдаж үзээгүй мөртлөө энэ удаа тулдаг. Яагаад нэг дайсны эсрэг хоёулаа тулддаггүй байсан юм бэ гэвэл мэдээж Бардан зантай нь холбоотой. Мөн дээрээс нь хоёул нийлж нэг дайсан нухснаар ганцаараа тулдж байгаа үхсэн дэр гэж боддог болохоор тэр. Гэтэ энэ удаа хизээч ийм аимшигтай хүний өдөөс тулдж байгаагүй болохоор тэр хоёр нэгэн зэрэг Бролли руу дайрнаа. Хоёул цэнгэр үстэй хамгийн хүчтэй урилдаа байгаа мөртлөө Бролли тэдний зохилтыг зүгээр л биеэрээ хагаад хоёулынгийн зэрэг барьж байгаа хүүхдийн тоглоом болгоод байдаг. Гоку бодноо Броллиг жирийн аргаар хизээч дийлэхгүй гэдгийг ойлгоо. Vegeta-гийн гараас автгаж Висийн дэргэд агшин зургийн шилжих хөдөлгөөн ашиглан тулааны талбараас зугтдаг. Гоку Vegeta хоёрыг гинт алга болоход ухаанаа алдсан Бролли зодохон хэрэгтэй байгаад байдаг. Түүний нүдэнд хамгийн ойр зогсож байсан Фриза харагданаа. Одоо юу болох нь ойлгомжтой шууд түн рүү дайрнаа. Фриза ч зүгээр байсангүй өөрийн хамгийн хүчрхэг алтан Фриза хурилдаа орноо. За тэгээл Фриза Бролли хоёр тулдан да. Энэ хооронд Гоку Vegeta хоёр Piccolo байгаа газар руу шилжин очдог. Гоку Vegeta Броллиг ялах цорын ганц арга бол Gogeta болох буюу нэгдэл хийх гэдгийг тайлбарлана. Vegeta ч сонсчоод хуцаал гэдэг. Нэгдүгээр тийм хөгийн хөдөлгөөн хийж хизээж доошоо орохгүй. Хоёрдугаар чамтай нэгдснээс үхсэн дэргээ шууд шолоохон хэлдэг. Гэвч Гоку түүнд хэлнэ. Хэрвээ бид энэ мангасыг зогсоохгүй бол дэлхий, буулмаа, чиний хүүхдүүд бүгд Фриза болон Броллигийн гарт үнс олно гэж сануулгаад Vegeta гэр бүлийнхаа төлөө бардам зангаа ээж зөвшөөрдөг.
Нэгдэл нь хоёр хүний хурууны үзүүр хөдөлгөөн яг миллиметрийн зэрүүгүүд харах ёстой байдаг. Энэ эхний оролдлогоор Вижитагийн хуруу зөрснөөс болж тэд маш тарган саяан болон урддаг. Буцаж хэвэндээ орохын тулд 30 минут хэрэгтэй болохоор хүлээгээс өөр аргагүй байдалд орно. Хоёр дахь оролдлогоороо хөдөлгөөн нь буруутснаас болж хэтэрхий турамхай саяан болж дахин 30 минут алддаг. Эцэст нь гурав дахь оролдлогоороо Пиккологийн зааварчилгаанд ор тэд хөдөлгөөнийг төгсөж асар их хүчтэй Гожита гарч ирнэ. Гожита өөрийн нэрийг тодорхойлж "Би Гокуч биш, Вижитач биш, чамайг очиж ална" гэж тулааны талбар руу буцдаг. Энэ үед тулааны талбарт Броли Фризаг нүдэж дуусгаа Виз рүү дайрч байв. Виз Бролигийн дайралтуудаас зүгээр л инээмсэглэн хөнгөн бултаж тоглож байх үед Гожита тэдний дундуур орж ирнэ. Гожита эхлээд жирийн төлөвтэй Бролитой тулдаж эхэлдэг. Тэрээр Гоку Вижита хоёрын тулааны техник хурдыг нэг дор төгс хослуулсан тул Броли түүний хөдөлгөөнийг огт дагаж чадахгүй байгааг анзаарнаа. Гожита шууд супер сайн болоод Бролигийн асар том энергийн дайралтуудыг зогсоож тулааныг бүрэн хяналтанд авдаг. Броли Гожита хоёрын гаргасан асар их энергийн мөргөлдөөнөөс олж орон зайн цаг хугацааны хан хагарч тэд бодит ертөнцөөс тасарч өөр өнгийн хийсвэр орон зайд шилжин тулалдаанаа үргэлжлүүлнэ. Броли хамаг хүчээрээ дайрах боловч Гожита түүний зохилтыг бүрэн хялбархан хязгаанаа. Броли ууралсандаа энергийн түвшнүүд дахин ахиулж өсөн ногоон туяатай болоод өөрийн эцсийн хүчээ гаргадаг. Үүнийг харсан Гожита тоглоомыг дуусгахаар шийдэж Супер Саян дэлгүү болдог. Гожита сүүлийн хууралтаа орсноор тулаан бүрэн түүний хяналтанд ордог. Түүний хурд, хүч, техникийн чадвар Броли дамжсан авах чөлөө өгөхгүйгээр балбаж эхэлдэг. Тэдний ширүүн зохилтууд үргэлжилсээр орон зайн ханыг дахин хагалж тэд буцаад дэлхийдээ буцаад ирдэг. Тулаан маш ширүүн үргэлжилнэ. Буцаж ирсний дараа Гожита Бролиг бүр мөсөн буулгаж авахын тулд шинэ техник ашиглан Бролиг ямар ч хамгаалалтгүй болгодог. Гожита тулааныг дуусгахаар гараа хойш татан асар том Камеамеха энергийн дайралтыг бэлдэж эхэлнэ. Гожитагийн нүдэнд ямар ч эргэлзээ байхгүй бөгөөд хэрвээ энэ дайралт Бролиг онол тэр үхэх нь гарцаа байхгүй нь ойлгомжтой. Энэ бүгдийг Фризагийн хөлөөгөө онгоцны дэрэгдээс ажиглаж байсан Бролигийн хоёр найз Бролиг үхэх гэж байгааг хараад тэс чадалгүйгээр түүнийг аврахаа шийддэг. Тэрээр буулмагийн цэргүүдээс булааж авсан лууд хүмлүүдийг хадгалж буй газар руу гүйж очоод гарч ирсэн Шинрон тандан Бролиг өөрийнх нь амьдарч байсан эрхүү Вампа гариг руу яг одоо буцаагаад явуулаач гэж гуйдаг. Гожита өөрийн хамаг хүчээр шавхсан аварга дом цэнхэр Камеамеха дайралтыг Броли руу яг явуулах тэр акшнд гэрэл асч Гожитагийн дайралт Бролиг онохоос ердөө идхэн дойлын өмнө Броли сансрын уудам руу шилжин алга болдог. Гожитагийн Камеамеха дайралт хоосон орон зайг зүгсэн гарч дэлхийн агаар мандлаас альж сансарт дэлбэрнэ. Өөрийнхөө төгс зэвсэг алга болж төлөвлөгөө нь орсныг харсан Фриза галзуур талаа уурлаа Бролигийн хоёр найз руу дайрах гэсэн боловч Гожита түүнийг шууд зогсооно. Гожитагийн үнэмлэхгүй хүчнээс айсан Фриза юу ч хийж чаддаггүй дээ. Үйл явдал алсгалын зэрлэг Вампа гараг дээр шилжнэ. Броли буцаж ирээд агуу дотроо айц сандарсан байдалтай сууж байхад түүний хоёр найз нь ирнэ. Тэдэнд идэх хоол, амьдрах байр байхгүй маш хүнд нөхцөл байх үед Гоку гарч ирнэ. Тэрээр Бролиг устгах гэж биш харин буулмагийн өгсөн асар их амттай хоол хүнс дулаан капсул байшинг тэдэнд өгөхөөр ирсэн тэр байсан.
Гоку Броли тандан би чамаа муу хүн биш гэдгийг тулдаж байхдаа мэдэрсэн. Чамайг ингээд зэрлэг байгальд үхвэсэй гэж би хүсээгүй гэж хэлээд цаашид бие биедээ дусалж үе үе ирж хамт бэлтгэл хийж байхаар тохиролцдог. Мөн намайг Какарот гэж дуудаж болно шүү. Гэхдээ дэлхий дээр бол намайг Гоку гэдэг юм гээд энэхүү анги маань дуусдаг да. За энэ хүртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр юу үзмээр байгаа талаар пост оруулсан байгаа. Та хэд полдоо идэвхтэй оролцоорой. Түр баяртай.